Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV-с телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарц нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлэг болон гарц нэвтрүүлгээр үзэхээс гадна автомашин, спорт сонирхогчдод зориулдаг хобби болон мөн энэ нэвтрүүлгээрээ үзэх болно. Харин үзэгч та бүхэн нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ үү. Зам хөдөлгөөнд оролцож байгаа иргэд маань хөдөө орон нутг руу зорихдоо тэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг одоо залшгүй хангах шаардлагатай болж байна. Нийслэл хотуулан орон нутгийн замууд дээр зорчих хэсгээр зам дээр нэлээдгүй халтаргаа болгоо үүссэн байгаа. Тэгэхээр ерөөсөө жолооч та нийслэл хотоос юм уу эсвэл хөдөө орон нутгаас нийслэл хот руу зорих байгаа энэ үедээ хол замд гарахдаа ерөөсөө тэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай болж байна. Хол замд гарч байгаа жолооч иргэдийн одоо хамгийн гол анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр зам орчинд урдаа зөв тохируулж явах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр яг одоо энэ замын зорчих хэсэг дээр халтаргаа болгоо усцсан ийм байгаа үед жолооч иргэд маань хурдаа зөв тохируулж аюулгүй байдлаа хангаж явах шаардлагатай. За мөн дээрээс нь орон нутгийн зонд энэ гүйц төрүүлэх буюу саадыг тойрох гарах үйлдэлээр хамгийн гол анхаарах ёстой зүйл болж байгаа. Энэ үйлдэлийг хийхдээ ерөөсөө анхаарал болгоомжтой яг зөвшөөрөгдсөн үзэгдэхүүр ахлахлагдаагүй эдгээр замд одоо гүйц төрүүлэх үйлдэлийг хийх шаардлагатай. Урд өмнө нь бол бид нар зам хөдөлгөөний аюулгүй байдал гэхлээр зөвхөн замын цагдаа юм уу эсвэл жолоочтой холбоотой асуудлыг л авч үздэг байлаа л да. Тэгээ 2004 оноос эхлээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Дэлхийн банкны хамтарсан анхны нэг илтгэл хэвлэгдсэн. Тэгээ энд бол одоо зам хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол өөрөө зөвхөн жолоочоос хамаарахгүй зөвхөн цагдаагийн үйл ажиллагаанаас хамаардаг юм аа. Тэгээ зам хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол хүн тээврийн хэрэгсэл зам орчин гэсэн дөрвөлмийн аюулгүй байдлын зохиц байна. Тэгээд энэ зам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бол өөрөө замын аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, за зам тээврийн осолд өртсөн тохиолдолд бол энэ эмнэлгийн тусламж үйлчлэгийг хэрхэн үзүүлэх вэ гэдгээс айлбал зам хөдөлгөөний аюулгүй байдал бол ихийг хамааралтай байна гэж үзсэн. Монгол улсын хувьд бол энэ 2012 онд зам хөдөлгөөний аюулгүй байдлын стратеги гэж баталсан. 2019 онд зам хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр гэж баталсан. Зам хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл жил болгон зам хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө гэж ингээд батлаа явж байгаа. Гол төлөв орон нутгийн замд иргэд маань зам орчинд хурдаа тохируулахаас гадна бас тухайн тээврийн одоо техникийн бүрэн бүтэн байдал салхины шлиг хүртэл одоо бүрэн гүйцэд ажиллаж гин үү ажиллахгүй байна уу гэдгийг бас нэгтэлж үзэх шаардлагатай. Жолооч иргэд маань орон нутгийн замд явахдаа хүүхдээ айлгүй тээвэрлэлтэн дээр нэг талаас бас анхаарах залшгүй шаардлагатай. За зорчих хэсгээр түр буюу удаан хугацаагаар зогсох ийм одоо үйлдэл хийхдээ тухайн одоо зам орчинд бүрэн чөлөөлөх дамаа яг одоо энэ өвлөө үйлрлийн замын зорчих хэсгээр одоо халтаргаа болгоо үүссэн байгаа үед гол төлөв тухайн орон нутгийн замын зорчих хэсгийн нэгдүгээр бүрэн чөлөөлөгөө зогсцсон байдаг. Ингээд нөгөө саадыг тойрох байгаа тээврэгсэл юм уу эсвэл цогцоо харамж авахд голгоччод араас нь мөргөж орох ийм тохиолдлууд бас цагдаагийн байгууллагт бүртгэж байгаа. Тэгээд хол зонд гарахаас өмнө тээврэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах нөгөө талаасаа зорчигчдын аюулгүй байдлыг хангаж хамгааллын бүсийн зөвлөх жолооч сайтар амарсан байх хэрэгтэй. Дэлхийн судлаачид үндэсний судлаачид юу гэж хэлдэг вэ гэхээр зам тээврийн ослоор насварж байгаа хүний тоо хүнд гэмтэж байгаа хүний тоог 50% бууруулахдаа дэлхийн зорилт төвшүүлээд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ энэ зорилтод хүрэхийн тулд бол манайх 3 зүйлийг бол одоо нэн тэрэмд хийх шаардлагатай байна гэж үздэг. Нэгдүгээр нь тээврийн хэрэгслийн хурдыг яг дөрвөн заасан хэмжээнд барьяач гэдэг асуудал. Хоёрдугаар нь согтруулах хундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох асуудлыг бол болох хэрэгтэй гэдэг асуудал. Гуравдугаарт нь бол хамгаалах бүс, хамгаалах малгай гэдэг юмыг бол одоо бүрэн хэрэглэх юм асуудал ихэнх чухал байна гэж үздэг байна. Тэгэхээр өнгөрсөн одоо сүүлийн 5 жилд гарсан зам тээврийн ослын судалгаанаас аваад үзэхэд бол зам тээврийн ослоор насварж байгаа хүмүүсийн 80% нь бол орон нутгийн замд. 20% нь бол Улаанбаатар хотын замд байна. За ерөөсөө
орон нутгийн замд насварсан хүмүүсийг аваад үзэхээр зэрэг 80% нь бол тээврийн хэрэгслээр зорчигч, 20% нь бол явган зорчигч байна. Тэгэхээр эндээс эхлээд өнгөрсөн жил зам тээврийн ослын судалгааг аваад үзэхэрсэн зэрэг одоо яадаг гэхээр энэ зам тээврийн ослоор насварсан хүмүүсийн 90% нь бол хамгаалах бүс хэрэглээгүй явж байсан гэсэн ийм судалгаа байгаа байхгүй. Тэгээд одоо гол төлөв иргэдээс ирж байгаа гомдол мэдээлэл юу байдаг вэ гэхээр орон нутгийн замд жолооч иргэд мань хоорондоо шинэ өрөөний цаг үед гэрэл шилжүүлдэг вэ. За энээс шалтгаалаад бас замын хажуу руу орох эсвэл бол гэрлийн гэлбанд орсны улмаас жолоодлого алдагдах гэсэн одоо эрсдлүүд байнга дагдаг учраас та хүмүүс хөдөлгөөнд оролцож явахдаа анхаарал болгоомжтой зам орчиндөө анхаарлаа хандуулж, хурдаа зөв тохируулж, аюулгүй байдлаа хангаж явахыг зөвлөе. Шөнө өрөөний цаг үед гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцоорой. Энгийн одоо хөдөлгөөний соёлоос бусдын амнаас эрүүл мэнд одоо яригдах байгаа учраас жолооч иргэд маань бас хариуцлагатай байхыг одоо цагдаагийн байгууллагаас анхааруул зөвлөмөр байна. Зам хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг гэдэг нь болгоомжгүй үйлдэгдэг гэмт хэрэг. Энэ бол өөрөө яадаг гэхээр шөнийн харанхуй үед бол хүний мэдээллийг хүлээж авах чадвар гэдэг юмтай бол шууд холбоотой. Өөрөөр хэлбэл хар бараан зүйлийг бол шөнийн харанхуй үед бол 20-30 м-ийн занаас авдаг, цагаан зүйлийг 30-40 м-ийн. Тэгэхээр орон нутгийн замд гарсан зам дээр ослоос нэг осол дээр одоо 4-5 хүн асуулсан ийм ослоо гараад үзэх зэрэг харанхуй үед зам дээр яг тээврийн хэрэгслээ орхио зогсчихсон, тээврийн хэрэгслээр араас орсон. Түүнийг гів гинтхэн тойрох гэж байгаа, тойрон гарах гэж байгаад өөдөөс ирж удаа тээврийн хэрэгслтэй мөргөлдсөн. Ийм осол ихээхэн байна. Шөнийн харанхуй үед ялангуяа одоо Монгол улсын хувьд бол нөгөө өвлийн цагт нар эрт жаргадаг, орой манддаг энтэй. Тэгээ энэ үед бол одоо яадаг гэхээр зам хөндлөн гарч байгаа үед бол явган зорчигч намайг харж байгаа даа гэсэн тийм бодолтойгоор хардаг. Гэтэл бол жолооч бол өөрөө хамгийн хол зай харах бол одоо 20 м-ээс харж байгаа шүү дээ. 20 м-ээс харж байгаа жолооч 60 км/цаг хугацаатай явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч бол тэр явган зорчигчийг мөрөхгүй байх юм бас болцоо байхгүй. Тийм учраас явган зорчигч явган хүнийхээ гарцаар гарах хэвээр тэр жолооч нь бол тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох хэвээр. Явган зорчигч аль болохоор гэрэлтэй газараа зам хөндлөн гараач. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм аа. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Leader Auto Parts компани дээр ирж байгаа нэлээд олон жолооч нар одоо машиныхан маань мотор тачигч дуурайд болдгоо. Ялангуяа одоо энэ хайбрид машинууд, бензин хэрэгтэй улсууд одоо энэ машины мотор дуурайд болдгоо. Зарим газраар очихоор одоо мотороо задлуул, эсвэл мотороо солиод солихоор болсон байна гэд ирдэг. За энэ дээр бол зарим нь бол яалтчгүй үнэхээр мотор бол солихоор хэмжээнд болсон машинууд ч байна. Ихэнх нь заавал моторыг задлах, заавал мотор солих биш. Задлахгүйгээр засах боломжтой ийм эвдэлтэй машинууд манай дээр ирж байдаг. Ихэнхдээ 10-аас дээш жилдээ одоо үйлдвэрлэгдсэн он нь бол одоо 2000 оноос эхлээд за арай гайгүй залуу гэтэл 7-8 жил явсан машинууд байх жишээтэй. Ихэнх машинууд ер нь 70-80% нь 10-аас дээш жилдээ. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгөөрт халд үүсч сайлнагч жиргүүд хатуурсан байна. Энэ сайлнагч жирг хатуураад ирэхээр хурууч ирзэн хатуураад ирэхээр одоо калапангийн шилд дагаж одоо шатах камерт тосороод мөн сэвж байгаа бохирдуулаад тэгээд тачигч дуугаа. Би хинтээс наашаа гарч байхад бензин аягүй хийдээд хүч алдаад байгаа нь бүр мэдэгдээц. Одоо даваад авахд хүч аягүй юм уу?
гიშгээ тултал гიშгэж авах ч одоо явахгүй хүч их юм уу. Тэгээд бензин айгүй хэцээд дүүргээд одоо наашаа орж ихэд доороос 2хан зураастай. Бараг л дуусчихсан. Ань авчаа тий. Тэгээд бензин хийдээд тэгэл хүнээс асуугаад л энд ер нь юу хэрэглүүл дайжгүй гэд одоо тэгсэнчээр манай өвөө тийш нь очиод үзээс танаа дугаарыг нь олж өгөх. Тэгээд энэ машин манай өвөө эмигийн машин тэгээд очиод юуцсан үзье. Хэдэн төгрөг болох нь байна тэрэг. Зүүн аншинч гайгүй тэгээд шал өөр болж байна ер нь. Хүч ч өөр болж байна. Одоо бензин эдэлт нэрээ багасгах байх л гэж бодож байна. Өмнө би анх одоо хүнээс авах үед нь унжээсаа. Тэгээ тэр үед бол год гэсэн машин байсан. Тэгсэн чинь одоо бол жоохон өвгөрдөг юм уу, хөксөрдөг юм уу яа тий. Арай л хүч муу болсон юм яа гэхэд бас нэг тиймэрхүү болчиход байсан. Тэгсэн чинь буцаад одоо сая энэ үйлчлэгийг хэлсэн чинь буцаад хүч ер нь ухс ээж шүү. Шал өөр болж. Дөрвөн бодисны үйлчлэгээ гэсэн. Дөрвөн бодисны үйлчлэгээ моторын тос ер нь юм солиод өгч тийм нэг дайжгүй юм байна. Задлахгүй ер нь дотроос нь л ер нь янз юм шүү дээ. Эндээс гарахтаа моторынхоо тосонд нэг юм бодис ийсэн. Тэгээд л ер нь хүчин шууд ер нь ухс гэдэг л. Шал өөр. Ер нь их бохирддгийм юм байна. Олон жил болсон юм чинь бохирддгий юм байна да. Анх авахд бол айгүй дайжгүй хүч сайтай. Тэгсний бензин багаад иддэг гэсэхгүй. Одоо ч юу арай л их идээд өөр. Арай л авирч. Сая ямар ч дүүртэл хийлгээд л 30 км бол буцаад ирлээ. Хүчээл ер нь мэдэрлээ. Бензин идэлтэй нь одоохондоо мэдэрсэн юм л алга. Гэтэ багаад ихгүй доогоол ирэлж байгаа юм чинь. Хүчтэй болж байгаа нь яаж мэдрэгдэж байна? Хаазан дээр хөлөөд аваад л ирэнгүүчтэй тултлыг ших гэдэл өнгөж 40 50 60 гээ салганаад идэгсэн. Одоо тэгсэн чинь зүгээр дөнгөж гიშгээл явж байхад шууд 70 80 гэдэл явчих шít. Нэх одоо ингээд машин дэргээ одоо задлуулаад мотор хороо инээ тэрийгээд олон толоо юм иржсэн шууд энд ирээд бодисыг хийлгээд л тос маслаа сайхан зайлуулад энэ үйлчлэгийг авчвал ер нь цагч хурдан хялбар түргэн шуурхаа хурдан үйлчлэх юм байна ч. Би бас өөрхий яарад байна. Яарад байгаа гэсэн чинь энд айгүй хурдан л үйлчилж байна. Тэгвэл тэгээд одоо өөрийн биеэр мэдэрчээд байгаа байх. Харин тий. Тэ янзын мэдэрлээ. За. Нэр юм гэлээ. Тэмүүлээ. Манай одоо лидер авто партийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Жастин колонкор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279. Эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ бид гарс нэвтрүүлгийнхаа хобби болон хүргэж байна. Энэ удаагийн хобби болонгаараа маструудын холбооноос зохион байгуулж буй Автхийн Мастер Кросс 2024 тэмцээнийг тоомлог хүргэж байна. Энэ удаагийн тэмцээн бол энэ оны Монголын автомаструудын холбооноос зохион байгуулж байгаа цуврал тэмцээний хамгийн эхний тэмцээн байгаа. Энэ тэмцээн одоо Дүн өвлийн хүүтэн Эдэр 9-ийн өвдөнд болж байгаа хэдий ч 60 тамирчин гэдэг бол маш олон тамирчин одоо бүртгүүлж энэ тэмцээнд оролцохоор бүртгүүлж машина бэлдээд оролцож байгаа. За энэ удаагийн тэмцээн дөрөв бидний харсан энэ тэмцээний уралдааны талбар бол одоо 5 км-ийн урттай тойрог замыг эхний гараа 5 удаа тойрох. За дараагийн гараа 7 удаа хагас шигшээ. За супер финалийн гараа 9 удаа тойрох ийм дараалтаагаар тэмцээн эхэлж байгаа. За тамирчид маань 60 тамирчин одоо бөөндөө гараад энэ замын нөхцөл байдлыг үзээд замаа шалгаад одоо явдаг байгаа. Энэ дагуу одоо нийт тэмцээнд бүртгүүлсэн тамирчид маань ийхүү замаа үзэж
дууссаны дараа одоо эхний гараа гарсан байгаа. Эхний гараанд бүртгүүлсэн 15 тамирчнаас 13 тамирчин автомашинын одоо бэлэн болж тэмцээнд эхний гараанд гарсан байгаа. Энэ удаагийн тэмцээнийг Монголын автомаструудын холбооны шүүгч мөн хамглан олон улсын хэмжээний мастер ганц өг олон улсын хэмжээний мастер Батцаяа гэдэг одоо шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж за гараа бэлэн болсон үгүйг нягтлж шалгасны эцэст одоо Батцаяа шүүгчийн дохиогоор эхний гараа гарч байгаа. Эхний гараанд 88 дугаартаа Сэргэлэн, 46 дугаартаа Бат Эрдэнэ, 61 дугаартаа Базар Жаргал, 114 дугаартаа Жанчив Дорж, 68 дугаартаа Гомб Дорж, 65 дугаартаа Төвшин Төр, 19 дугаартаа Бат Эрдэнэ, 25 Мөнх Төр, 95 Бат Инрэл, иш 14 Мегмар Сүрэн, 14 Бат Орших, 90 Мөнх Ням, 93 Анхбат, 91 Отгонбаяр, 9 Цэнд гэсэн дараалтаагаар одоо спортын мастер 1-р зэрэгтэй болон залуу тамирч гэдэг. За мөн энэ удаагийн тэмцээнд бас энэ кросс тэмцээнд их олон төрүүтэй маструудын холбооны 33 төрөг авсан мөн Гомд Дорж авраг гэдэг бас аврагууд оролцсон ийм ихний гараа амжилттай гарсан байгаа. Яг гараанаас гарахад бол одоо энэ 46 дугаартай ганц үхийн Бат Эрдэнэ машин одоо техникийн саатал болж одоо их хоцорч гарсан нэлээд машинуудаас эхний машинаас бол одоо 400 метрийн зайтай хойноос гарсан байгаа. За тэгээд гараанаас гараад эхний туг тойроход ер нь спортын мастер Автохим компани, Speed Energy, Алтайн Бугад, Автчип Tuning, аврагууд клубын тамирчин 68 дугаартай Гомб Дорж одоо тэргүүлээд эхэлсэн. За ер нь энэ тэмцээн болоо эдэр 9-ийн хүүтэнд харьцангуй энэ жил бол одоо нийт Монгол орны нутгаар их цас сунсан ийм их хунгар цас ихтэй тэгээ эргэлт нуугчаа ихтэй гуу жалга ихтэй ийм зам дээр зохион байгуулагдсан. За тэгээд энэ өвлийн хүүтэнд одоо ер нь бол сүүлийн энэ тэмцээн болох өдрүүд бол шөндөө хасах 30 хүртэл хөрж хүүтэн хонж байгаа өдөртөө 20 градус хүрж исэн. За энэ тэмцээний үеэр бол өглөөгөр хасах 23 градус байжгаад өдөр тийшээ 17 градус болсон байгаа хасах. Тэгэхээр одоо их хүүтэн нөхцөлд болж байгаа, их цастай нөхцөлд болж байгаагаар энэ тэмцээх онцлогтой байсан. За тэгээд энэ удаагийн Автохим Мастер Кросс тэмцээний ерөнхий спонсор Автохим компани энэ жилийн эхний энэ тэмцээнээс эхлэн маструудын холбооноос гаргасан одоо саналыг хүлээн авч одоо тэмцээн жилийн турш оролцож байгаа, тэмцээнд оролцож байгаа тамирчин бүхэнд оноо цуглуулдаг байгаа. Тэр цуглуулсан оноо бүрийг одоо мөнгөөр урамшуулах ийм одоо урамшууллыг гаргаад ажиллаж эхэлсэн. За нэг оноо цуглуулахад 10,000 төгрөг. За тэмцээнд ороод амжилттай оролцох юм бол одоо 3 оноо, 5 оноо төрүүлвэл 5 оноо ч гэдэг юм уу. Жилийн эцэст бол одоо ер нь тамирчдын байдлыг харахад хамгийн их оноо цуглуулсан тамирчин бол одоо 2,300-400 оноо. За тэгээд дараагийнх нь одоо хэдэн зуугаар ингээд оноонуудыг нийт автомаструудын холбоонд бүртгэлтэй тамирчин бүр одоо өөр өөрсдийн оноог цуглуулад ирэхээр авсан оноо болгонд 10,000 төгрөгийн урамшууллыг жилийн турш хөрөнгөлөж явна гэсэн тийм одоо урамшуул шагналыг Автохим компаниас амлаад энэ тэмцээнээс эхлэн хэрэгжүүлж эхэлж байгаа. Харин энэ удаагийн тэмцээнд бол тусдаа спонсорын ерөнхий ивент тэтгэгчийн шагнал гардаж авах болно. Тэр шагнал бол одоо эхний 5 байрыг шалгаруулад мөн тусгай байрын шагналыг тамирчдыг урамшуулдаг байна. За ингээд эхний тойрог болж ирэхэд бол спортын мастер 68 дугаартай Гомб Дорж, 95 дугаартай Мөн Кроссын уралдааны одоо отхон авраг 23 оны тэмцээнд одоо авраг болж амжаагүй байжгаад ар хангаан тэмцээнд авраг болсон 95 дугаартай Бат Инрэл нар бол одоо яг сүүлчийн туган дээр үзэгчдийн өмнө байдаг туган дээр бол одоо их ойртож ирээд одоо 1-2 дугаар байраа эзлээд бусад тамирчтаасаа бол нэлээд холдоод эхэлсэн. За ер нь энэ эхний гарааны Гомб Дорж авраг, энэ Бат Инрэл аврагын энэ тэмцээн дараагийн хагас шигшээ болоод супер финалийн гараан дээр бүр ширүүн дулаан болсон байдаг. Одоо аврагыг
тодруулах, энэ удаагийн аврах, шалгарах тэр хэмжээнд хүртэл тэмцээ энэ эхний гараанаас эхэлж явсан байдаг. Тэгэхээр дараагийн нэвтрүүлгийн одоо цувралаар дараагийн дугаараар та бүхэн энэ тамирчдын хэрхэн одоо суперфиналд амжилттай оролцож авраг болсныг үзэх болно. За ингээд ер нь эхний 2 тойрог явахад бол бүр эхний 2 тамирчин хой тамирчдаас тасраад нэлээд холдоод хагас тойрог шахуу холдоод ирсэн бол сүүлийн 3 дахь тойрогоос эхлээд спортын мастер гомбодорж одоо мөн 95 дугаартай Батинрал нар бол зайгаа авч эхэлсэн. Энэ 2 тамирчны хоорондын зай мөн бас холдож эхэлсэн. Спортын мастер гомбодорж бол ер нь нэлээд айжуу одоо нэлээд хол тасарсан болохоор за нэг талдаа санаа амрах болохоор болсон. Гэхдээ тэмцээн уралдаан болсон хойно одоо буугаад ирсний хойно одоо асуухад за Батинрэлийн урд гараад нэлээд хол тасраад авсан. За холдоод авахар санаа амарч ийн гэсэн. Юу гэж тийх одоо хойноос аврах хүн тэгээд тамирчид одоо мэргэжлийн тамирчид хөөж яваа болохоор тайвчирна гэж бол байхгүй. Хүн харахад л одоо ингээд холдоо тасархаар 50 м боловч бол кабин дотор бол ер нь байнгын өрсөлдөө явж байгаа гэсэн. За ийхүү ингээд дараагийн тамирчид маань байраа эзэлж одоо хэрвээ энэ одоо тэмцээний эхний 13 тамирчнаас одоо эхний 8-д орох юм бол дараагийн хагас шигшээд орох эрхтэй болдог. За эхний 8 тамирчны эхний 4 байрыг эзэлсэн тамирчин бол хагас шигшээгийн уралдаанд орохдоо эхний игнэнээсээ за 5 6 7 8 дугаар байр эзэлсэн тамирчин бол арын игнэнээс гараанд гарах байр эзэлдэг. Одоо гарааны байрыг бас эзлэхэд энэ эхний гарааны байр бол маш чухал байдаг. Тийм учраас тамирчид маань ер нь хамгийн урд явах тусмаа эхний гараанаас урагшаа байранд орох тусмаа дараагийн гараанд байр эзлэхэд хамгийн тааламжтай байраа эзлэнэ гэсэн өөрт. Тэгэхээр ерөөсө тамирчид маань эхний гараанаас эхлээд бол маш эрчтэй гарч эхэлсэн. За ер нь бол их хунгар цастай машины одоо шарвалт ихтэй, гулгаа ихтэй, туг тойроход одоо энэ ялангуяа тэр уулын ингэр дээр налуу дээр огцом уруудаад буцаж ирэхэд бол энэ налуу дээр шарвалт их өгж байгаа учраас одоо тэр нь туг тойрохдоо бол одоо спортын мастер гомбодоо одоо туршлагатай аврах хүртэл одоо маш нэхуур иргэжсэн. За ингээд эхний тойрог бол ерөнхийдөө эхний уралдаа эхний гараа бол ер нь тамирчдын замаа мэдэх бусад одоо дараагийн гараанд гарах тамирчид бас бусад тамирчдын одоо явдлыг харах тийм ээ тооцоолох аль туган дээр яаж гарвал зүгээр байна гэд. За тэгээ эхний тамирчид яваад ирэхээр замын цас одоо хоёр тал руугаа ярагдаад зарим хэсгээр хар шороо гараад ирэхээр замууд нэлээд тодроод эхэлж байгаа. За тэгээд тамирчид маань эхний гарааны тамирчид одоо амжилттай барайнд орсон байгаа. За тэгээд үүний дараа 3 гараа гарсны дараа хагас шигшээгийн 2 гараа гараад суперфиналийн шилдгийг энэ удаагийн кросс тэмцээний аваргыг шалгаруулах гараа гарах болно. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн дараагийн дугаараар мөн үзэгч та бүхэн энэ тэмцээнийхээ үргэлжлэлийг хүлээн авч үзээрэй. Хол харж хол явна урайтай Автохим компани энэ удаагийн Автохим Мастер Кросс 2024 тэмцээнийг ивент итгэн явуулж байна. За ингээд гомдоо авраг маань нэлээд хол зайтай тасарч эхний гараагаа амжилттай дуусгасан. Түүний араас спортын мастер 95 дугаартай мөн кроссын авраг Батинрал орсон. За мөн 46 дугаартай Бат Эрдэнэ гээд тамирчид маань хагас шигшээд оролцох боломжтой болсон байгаа. Сайн байна уу? Windows Tint Mongolia компани менежер Бэлгүн байна. Би яг одоо та бүхэндээ өөрсдийн компани үүсэл хөгжил түүхийг товчхон танилцуулаар суусан байна. Манай компани анх 2014 онд өөрсдийн гэрчлэгээ авч албан ёсоор байгуулагдсан байгаа. Яг 2014 оноос эхлэн өдий хүртэл автомашины хальсны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. 2018 оноос эхлээд автомашины хамгаалтын хуулбарыг
мэргэжлийн өндөр түвшинд өөрсдийн брэндийг оруулж ирж хийж байгаа. Өдийг хүртэл аль бие ёсоор автомашин оруулж ирдэг газруудтай хамтран ажилласан. Түүнээс дурдвал Geely 5 богд, Toyota 5 богд Motors, MSN, Moniz Motors, Мөнх хадаа гэх зэрэг байгууллагууд байна. Яг өдийг хүртэлх хугацаанд нийт яг цонхны хальс наасан машина бодоод үзэх юм бол 5,000 гаруй цонхны хальсыг суйлуулж ажилласан байна. 2018 оноос манай компани илүү өргөжж автомашины хамгаалтын хуулгын чиглэл рүү орсон. 2018 оноос яг хамгаалтын хуулгын чиглэлд орохдоо өөрсдийн гэсэн дэлхий дээр яг хамгийн гоё байж болох хальс аль нь вэ гэж судалсны үндсэн дээр Proflex брендийн хальсыг сонгож яг одоо 2024 оноос эхлээд аль бие ёсны эрхтэйгээр оруулж ирэх эрхээ аваад оруулж ирээд суйрлуулж үйлчилж байна. Манай компани анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлээд Японы Aftriborn гэх компанитай үйл ажиллагаагаа нэгтгэн яг автомашины цонхны хальс суйрлуулж эхэлсэн байгаа. Aftriborn компанитайгаа хамтрахдаа тэднийхээ санал хүсэлт аль нь гайгүй, аль нь сайн гэдгийг судалж хийж Proflex гэх брэнд нь сайн юм байна гэдэг судалгаагаар гарч иж манайх оруулж иж эхэлсэн байгаа. Манай Proflex брендийн хамгаалтын уулганы давуу тал гэх юм бол эрзэлэг чанар сайтай, цавуулаг ихтэй. Тэгээ машин дээр зураас цараа тогтлоо гэж бодоход тэр халуунд байх шаардлагагүйгээр өөрөө тодорхой хугацааны дараа идэгдэг байгаа. Тэгээ ерөнхийдөө хамгаалтын хуулийг хийлгэснээр автомашины өнгийг 30-аас 40%-аар илүү тод болгож Монгол шиг эрсдэс уур амьсгалтай, дөрвөн үлрэлтэй оронд их цогцсон хуулаг гэдгээр их давуу талтай байгаа. Proflex брендийн хуулга маань үндсэн тунгалаг, мат, хар гэсэн өнгөтэй. Тэрнээсээ нэмээд 99 өнгөний сонголт бас байдаг. Тэрхүү 99 өнгөний сонголт маань яг адилхан хамгаалтын хуулгынхаа тунгалаг хуулгатайгаа адилхан өөрөө идэх чадвартай. Манай хаяг хаавал дүүрэг 19-р хороолол Сөмбөр тааврын Б1 давхарт 10 жилийн туршлагатай баг хамт олонтой 10 жилийн баталгаа өгч үйлчилж байна. Mazda MX-5 Miata. Энэхүү дугаарынхаа эхний машинаар машин сонирхогчдын хайрыг татсан нэгэн машины сүүлд гарчуу загварыг танилцуул хар бэлдлээ. Энэхүү хоёр хаалгатай кюб нь хөнгөнжин нарийн тохируулсан явахын дангуудын ачаар жолоодлагын гайхамшиг болсон бөгөөд эдгээрийн хосол нь MX-5-ыг мушгирсан хүнд хэцүү зам дээр жолоодоход таатай болгодог. 181 морины хүчтэй 2 литрийн 4 цилиндртэй хөдөлгүүр нь цорын ганц сонголт юм. Энэ нь Miata-гийн стандарт 6 шаталтай механик хурдны хайрцагтай маш сайн нийцдэг бөгөөд 100 км/цагийн хурдыг 5.5 секундэд авдаг байна. Mazda Miata-г зөөлөн эсвэл эвхэгдэх хатуу дээвэртэй санал болгож байгаа бөгөөд зөөлөн дээврийг нь эвхэхэд ердөө 3 секунд л хангалттай. Mazda-гийн нэр хүндтэй бяцхан унаа нь 2024 он гэхэд гадна талын гэрэлтүүлгийн элементүүд сайжруулсан сараалж дугууны шин загвар зэргийг багтаасан хөнгөн загварын шинжилтийг хүлээн авчээ. Шин 8.8 инчийн мэдээллийн дэлгэцээр өмнөх 7 инчийн дэлгэцийг орлуулсан байна. Механик хурдны хайрцагтай бүх Miata нар шинэ хязгаарлагдмал гулсалтын дифференциалтай болсон ба машины түтгэл систем болон цахилгаан жолооны системд өөрчлөлт оруулснаар жолоодлого сайжирна гэж мэдэгджээ. Мөн Mazda дасан зохицох хурдны удирдлага, хойд автоматжуулсан тоормозны систем зэрэг жолоочийн туслах зарим шинэ функцүүдийг нэмсэн байна. 2024 оны Mazda MX-5 Miata-гийн үн $30,170 эхэлж, оёл чимэглэл сонголтоос хамааран $41,990 хүртэл нэмэгдэнэ. Бензин зарцуулалтын хувьд хотод 100 км-д 9 литр, шулуунд 7 литр зарцуулдаг байна. – 2025 оны Nissan Patrol Y60-д хүч, жолоочийн ая тух гэх мэтийг илүү сайжруулсан хэд хэдэн гол онцлогтой хөдөлгүүр шинэ 3.5 литрийн Plus Turbo V6 хөдөлгүүртэй. Энэ нь хуучин V8-ыг сольсон бөгөөд 317 кВт, 425 морины хүч, 700 нанометр мушгих хүчтэй ба өмнөх загвараас илүү хүчтэй болгосон юм. Хурдны хайрцаг 9 шатлалт автомат хурдны хайрцагтай, жолоодох хөшүүрэгтэй. Энэ нь хурдны залгуур дамжуулалтыг илүү зөөлөн болгож, хянахад хялбар болгож өгсөн байна. Жолоодлого бүх дугуй хөдлөгчтэй засмал зам дээр болон бартаад замд аль алинд нь сайн гүйцэтгэлтэй. Түншний үр ашиг энэхүү шинэ хөдөлгүүр нь хуучин V8 загвартай харьцуулахад түншний зарцуулалтыг багасгаж илүү хүчтэй болгох зорилготой юм. Явахын данг
Зарим бүс нутагт дасан зохицох агаарын дүүжин систем суурилсан. Энэ нь машин өөрөө замын нөхцлөөс хамааран өндөр болон хатуу байдлаа автоматар тохируулах боломжийг олгож 5 дахь удирдлагыг сайжруулдаг байна. Дотоод технологи машины кабинд том 28.6 инчийн 2 дэлгэцтэй бөгөөд 12 чанга хэрэгжтэй дууны системтэй. Энэ нь өндөр технологийн тансаг байдлыг хангадаг байна. Бартад замын чадвар Y63 нь олон төрлийн жолоодлогын горимтой бөгөөд 4 дугуун дамжуулалттай төгжих системтэй. Энэ нь бартад замд болон энгийн замд жигд шилжих боломжийг олгодог байна. Эдгээр үзүүлэлтүүд нь Y63 загварыг илүү хүчрхэг орчин үеийн технологид зам дээр болон замгүй газарт хоёуланд нь тохиромжтой болгож байна. Харин манай танилцуулах сүүлийн машин бол та бүгдийн сайн мэддэг Toyota Camry 2025 оны Jaguar. Энэ нь хамгийн сэтгэл хөдлөмж сонголт биш байж болох ч Toyota Camry Hybrid нь боломжийн үн өргөн хэрэглээ үр ашигтайгаараа алдартай. Урд болон бүх дугуйгаар хөтлөгчтэй шинэ Hybrid Camry-ны 232 морины хүчтэй 2025 оны Camry Hybrid хосолмол хөдөлгүүртэй бөгөөд нэг нь урд дугуйгаар нөгөө нь 4 дугуй хөтлөгчтэй байна. Урд дугуйгаар хөтлөгчтэй Jaguar-ууд нь 2.5 литрийн багтаамжтай 4 цилиндртэй 2 цахилгаан мотортой бөгөөд 225 морины хүчин чадалтай бол бүх дугуйгаар хөтлөгчтэй Jaguar нь хой тэнхлэгийг жолооддог 3 дахь моторыг нэмж нийт 232 морины хүчин чадалтай болгодог байна. CVT автомат хурдны хайрцаг нь 2 Jaguar-т стандарт болж ирдэг байна. Эдгээр хөдөлгүүрүүд нь Toyota Prius-т байдагтай төстэй бөгөөд Prius-ийн 2 литрийн оронд 2.5 литрийн хөдөлгүүртэй. Энэ хөдөлгүүрээр тэр 100 км/цагийн хурдыг 6.8 секундэд авдаг байна. Camry-гийн салон дотор урд болон хойд суудал тухтай байх хангалттай завь. Хяналтын самбарын дизайныг зорчигчийн хажуугаас infotainment дэлгэц хүртэл сунгасан шинэ хэсгээр тодруулсан. Дааван бүрээстэй ба хойд урд 2 бүсийн автомат халаалтын удирдлагатай байна. XLE болон XAC Jaguar-уудад арьсан бүрээс халаалттай жолооны хурд орчныг гэрэлтүүлэг акустик давхарлсан шил, арын харах автомат тойл, арын суудлын тохируулгатай толгойн түвшлэг зэргийг нэмсэн байна. 2025 оны Toyota Camry-гийн үн $29,535 эхэлж, оёл чимэглэл сонголтоос хамааран $35,735 хүртэл нэмэгддэг. Бензин зарцуулалтын хувьд хотод болон шулуунд адилхан 5 литр төлж зарцуулдаг байна. Одоо манад ихэнхдээ 10-аас дээш жилдээ одоо үйлдвэрлэгдсэн он нь бол одоо 2000 оноос эхлээд за арай гайгүй залуу гэтэл 7-8 жил явсан машинууд байх жишээтэй. Ихэнх машинууд ер нь 70-80% нь 10-аас дээш жилдээ. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгүүрт халд үүсч сайлныг жиргүүд хатуурсан байна. 2002 оны 11 онд орж ирсэн. 171 крон байгаа. Тэгээд ирж амжих ажилтаа байсараад өнөөдөр зорин ирж байгаа. За. Тэгээд бүтээгдэхүүнийг авч хийлгээд ийшээ хойшоо гараа төв зам руу ороод ерөнхийдөө хааз авалт нь өмнө жоохон хүчлүүлээд гიშгүүлээд байсан. Хааз авалт нь нэг бүтээгдэхүүн хийлгэснээр хааз авалт нь арай хөнгөн зөөлөн хүч илүү хүч хүртлээр докторч жилээ. За нэг эндээс хараад нэг 5-6 орчим км явж иж их мэд хэлжээ шүү. Тэгээд бензиний нэмэлтийн хийгээд цаашаа явсан байна. Тэгээд ерөнхийдөө яваад явахад илүү моторын ер нь машины хүч өмнөөс минь жоохон сул байсан. Бас арай хүчтэй болж илээ. Хааз авалтны хүч шарамдаа болж илээ. Айгүй хөнгөн хаасныг гიშгүүлээ юугаад байхгүй. Бага хаазаар ерөнхийдөө нэг 1.8-аас 2 дээр барилгад л 100 дээр л очиж илээ. Өмнө нь л нэг хүчээр гიშгэж нэг 2.5-аас 3-ын хооронд 90-100-ийн хооронд очдог гэсэн юм. Одоо шалгамдаа шүү. Машины үйлчлэгээ яг хийх ёстой цаг хугацаа юундаа хийгдээгүй. Тэрнээс гадна машин он уучтай учраас нэг нэлээд юмдаа байгаа байх л та. Тэгэхээр бас машиныхаа моторыг бас хайрлаж бас бохирдол тал дээр нь байн цэвэрлэгээ хийлгэж ээлжийн цаг хугацаанд дийлж ясан зүйл юм аа гэж ойлгож. Хүмүүсийн ярьжсэн игээ сонсоо за энэ шивүүл бол гэж бодож байсан. Яг өөрөө ирээд ингээ үйлчлэгийг нь хийлгээд аваад
үтсэн бас үнэн юм байна. Одоо шинэ тосон дээр энэ дахиад нэг нэмэлт байгаа тэрийг хийлгэж чинь. Тэгэл сайхан болчиход юм байна. Одоо орчин үед автомашиныг бол одоо задлахгүйгээр одоо үйлчлэгээ хийх тийм бүрэн боломж Монголд орж иржээ. Энийг бас би өөрийн машин дээр туршиж үзээд одоо сэтгэл өндөр байна. Урд нь бол яг машинуудыг одоо ялангуяа хороп моторыг цэвэрлэж янзлахын тулд задлагаа хийж тэгээ буцааж угсрахад одоо бас алдаа оноо их гаргадаг. Тийм одоо амар хэлбэр ажил биш байсан юм байна. Тэгээд өнөөдөр Монголд одоо машиныг задлахгүйгээр тэр бүхэл үйлчлэгээ цэвэрлэгээ одоо үйлчлэгээ хийж одоо тэр бүглэрсэн одоо тортог болсон тэр бүх юмыг одоо сайхан цэвэрлж янзалдаг ийм сайхан бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирсэн юм байна л да. Энэ өөрөө хям дүнтэй, үр дүнтэй, дүн одоо өндөр тийм ээ бас цаг хугацааны явжсэн маш одоо хэлбэр аргаар хэрэглэж болох тийм зүйл юм байна. Би бас өөрийнхөө машин дээр одоо хэрэглэж туршиж үзээд одоо миний машин бол одоо урд нь нэлээ хийдчихсэн одоо эдэлтэй явжсэн одоо багслаа моторын хүчин чадал одоо ихсэж байна. Машин өөрөөгээд хөнгөрөөд явжт юм байна. Тэгэд яг хоо би бол нэг хайхтар рекламтыг гэж сүйднээс энийг ярьж байгаа юм шиг тэ зүгээр яг хоо өөрөө туршиж үзсэн хүний хувьд бас та бүхэнтэй энэ сэтгэлээ хуваалцъя гэж хүссэн. Койл углаадсан дэмжлэг үзүүлдэг ханд очиж өнгөр суулгадаг тийм байцгаа. Үрэлтийг басгаж дуу чимээг бас басгах нь. Тэгэхээр та бүхэн яаран тосоо солихоос асахаас өмнө энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Тэгэхээр жолооч та бүхэн тэргээ тэнхрүүлийн үйлчилгээнд задлахгүй засах үйлчилгээнд Leader Auto Parts компанид хандаж энэ үйлчилгээг авах боломжтой юм аа. Харин манай одоо Leader Auto Parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсэт байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж үрдсэн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээг хийлгэж байх талаар техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлийн болонгуудаас мэдлэгээ одоо арвижуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ одоо автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтойг манай гарсан нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэдэг гэж бид итгэж байна. Ингээд гарсан нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзийтэй байх болтугай.